Ажиллуулахаа болох 5 ангийн алхмын тухай ярив. Нэгдүгüүрт нь ажлаа жижиглэх хэрэгтэй. Ер нь бол нэг том ажил бол одоо тухайн ажлаас шантрах, хойшлуулах хамгийн том шалтгаан болдог. Тийм болохоор олон жижиг таскуудад хуваачих хэрэгтэй. Ингэснээр нэг нэгээр нь гүйцэтгээд илүү урамших байдлаар цаашаа одоо үргэлжлээ явуулдаг. Хоёрдугаарт нь бол жижиг цагууд төлөвлөх хэрэгтэй. Нэг дор 2-3 цагаар ингээд залхатлаа суухгүй 5-10 минутаас эхлэх хэрэгтэй. Ингэснээр бол илүү одоо тийм сэтгэл зүйн хувьд таатай мэдрэмж, хялбархан мэдрэмжийг авна. Гуравдугаарт нь хялбар болгох хэрэгтэй. Одоо ажлаа жижиглсэн ч гэсэн нэг таск нууруу хэцүү тэгснэ хялбар байж болохгүй. Бүгд илүү хялбархан тэгээ алхамаар ингээд прогрессор өсөд явах мэдрэмжээ ажлаа бүтэж байгаа хийж байгаа мэдрэмжээ авдаг байх хэрэгтэй. Дөрөвдүгüүрт нь бол эрт хийх буюу одоо чиний өдрийн энерги хамгийн өндөр байдаг үедээ хийх хэрэгтэй. Ингэснээр бол илүү хялбархан тухайн таскын ард гарах болно. Тэгээд сэтгэл зүйн хувьд эерэг мэдрэмж авах болно. За 5-дугаарт нь тухайн ажлаа сонирхолтой болгох хэрэгтэй. Уйтгартай ажил бол бас тухайн ажлаас хальшрах бас нэг сэтгэл зүйн нөлөөлөл үүсгэнэ. Тийм болохоор тухайн ажил нь сонирхол татах үйс болгож өгөх хэрэгтэй болно.